Самсоно тараад Whisper байна. Удаан хугацааны дараагаар уулзаж байгаад миний хувьд үнэхээр таатай байна. Энэхүү бичлэг нь 2026 оны 4 сарын төлөв байдал нь ямар байх вэ гэсэн асуулттай ерөнхий болон миний бичлэг байгаа юм. Тус бичлэгэн дотор нэгт сүүл үеийн төлөв байдал, хоёрт 4 сарын төлөв байдал, гуравт зөвлөмж зөвлөгөө багтсан болно. Мөн бичлэг рүүгээ орохоос өмнө хэд хэдэн анхааруулах зүйл байна. Нэгт та бүхэнд хэлж ярьж байгаа бүхэн бүгдээрээ миний мэдэрсэн энерги, мэдрэмжээс гаралтай гэдгийг хүлээн аваарай. Хоёрт энэ догт ChatGPT болон тайлбар ном ашиглаагүй. Зөвхөн миний 1 жилийн турш хүн үлдсэн туршлагаар хийгдсэн болно. Гуравт би ярих яриагаа уртаж бэлдээд скриптээ бичээд түүнийгээ уншдаг шүү. Зарим хүмүүс тайлбар ном ChatGPT ашиглаж байна. За, таны урд 2 өнгө байна. Эргэн тойрныхоо орчныг бэлдэж, нүдээ анаад 2026 оны 4 сарын минь төлөв байдал ямар байгаа вэ хэмээн хэд хэдэн гүнзгий амьсгаа аваад өнгөө сонгоорой. Танд бяцлах хугацаа өгье. Ягаан өнгийг сонгосон хүмүүсийн сүүлийн үеийн төлөв байдал нь дараахта таарч тохирч байвал та зөв группээ сонгосон гэсэн үг шүү. Мөн шууд утгаар нь бус олон талаас нь бодоод бичлэгээ үзээсэй хэмээн хүсэж байна. Надад эндээс харахад урагшлах болон зориг гаргахаас айж имээсэн, шийдвэр сонголтын дээр гатсан. Ямар нэгэн шалгалт шүүлгээс имээсэн, ар талаас нь ямар нэгэн зүйл зуураад байгаа. Мөн олон сонголтын дунд төөрч будилсан. Зарим хүмүүсийн сонголт нь үр өгөөчтөж яг алийг нь сонгох тал дээр эргэлздэг. Тайван бос, тогтворгүй хүмүүс байвал та зөв группээ сонгосон гэсэн үг юм. За, хувь хүний буюу 2026 оны 4 сарын төлөв байдал дээр та бүхний сэтгэл зүйдээр нэг таагүй мэдрэмжүүд бууж ирж байна лээ. Ямарваа нэг зүйлийг даахгүй байх, зүгээр л орхиод хаях мэдрэмж, тэсвэр төвчээр нь тасрах гэх мэт хүнд мэдрэмжүүдтэй байхаар байсан. За болидооч гэж бодох юм уу те? Тэгээд гэр бүл хоорондоо үл ойлголцох юм уу? Хоорондоо үг солихын цөөхөр харагдаж байсан. Энэ нь заавал гэр бүл байх албагүй, ажил, нийгэм, хайр дурлал, найз нөхөд гэх мэт хүрээлэл нь юм шүү. Мөн 4 сард өөртөө тань ямарваа нэгэн том зүйл гарч ирж болзошгүй. Эсвэл одоо ч хүртэл танд байгаа бол түүнийгээ томоор нь харахгүй байхыг хүсэж байна. Тэгэхгүй бол сэтгэлд тань нэг зүйл үлдэгч гэх юм уу суух гээд байна шүү. Мөн зүгээр орхиё гэж бодсон зүйлч гэсэн энэ 4 сард зуралцаар байхаар харагдаж байна. Гэхдээ маш цөөн хэдэн хүмүүсийн тэр зүйл нь алга болохоор харагдаж байна. За, та бүхэнд өгөх зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэхлээр ямарваа нэг зүйлийг хий гэж бодсон эсвэл хүсэл тэмүүлэл байгаа бол тэр зүйлээ хийгээрэй. Битгий айгаад эмээгээд байгаарай. Та бүхэн бодсон зүйлээ хийхэд өөрт танд байх ур чадвар, авьяас бэлгэн хангалттай хэмжээгээр байхгүйч явцын дунд даваад гарахаар харагдаж байна шүү. Гэлээгээд шууд дайраад орох биш, төлөвлөгөөтэй ороорой гэж бас нэмж хэлмээр байна. Яаж үүнийг хийх вэ? Яаж үүнийг хурдан, үр дүнтэй дахин хийх хэрэггүй дуусгах уу гэх мэт өөртөө асуулт тавьж тухайн зүйлээ хийгээд эхлэвэл зүгээр байна. Учир нь та нар дээр хинэггүй зангаа хаях хэрэгтэй гэсэн хөзөр буусан байгаа юм шүү. Давхар өөр зүйл нь юу вэ гэвэл хийж байгаа зүйлээ ямагт дуусгаж байгаарай гэж хэлмээр байна. Учир нь надад болохоор зүгээр хийгээд хаяад байгаа энерги орж ирээд байгаа юм л да. Сүүлийнх нь ядраад байвал унтаж амраарай. Хүн ядарсан үед тархинч хүртэл олигтой ажилтгүй шүү дээ. Өөрийгөө хүчлээд байгаа юм шиг санагдаад байх юм. Тиймээс хэдэн хоногч болтугай тарих толгоогоо амраагаарай гэж хэлмээр байна. За, энэ хүрээнд ягаан өнгийн хэсэг дуусаж байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараад доор комент хэсэг дээрээ сэтгэлдээ бичээд үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай. За, ногоон өнгийг сонгосон хүмүүсийн сүүлийн үеийн төлөв байдал нь дараахта таарч тохирч байвал та зөв группээ сонгосон гэсэн үг шүү. Мөн шууд утгаар нь бус олон талаас нь бодоод бичлэгээ үзээсэй хэмээн хүсэж байна. Надад эндээс харахад гэр бүлийн асуудалтай ямар нэгэн тэтгэмж орж ирэхгүй буюу тусалцаа огт харагдахгүй, эргэн тойрон эмх замраагүй, яахаа мэдгүй гацах мэдрэмжтэй байгаад байсан. Тэгээд асуудалтай бүр дарагдсан байгаа хүмүүс юм уу? Эсвэл зүгээр ямарваа нэг зүйл нь өөрийн чинь сэтгэлд хүрэхгүй байгаа юм уу? Нэг тийм мэдрэмж ороод ирсэн.
Энэ нь зарим хүмүүс болохоор өөрийгөө голж таагүй мэдрэмж мэдрэх бас байж болно. Гэтэ би зарим хүмүүсийг өөрийгөө жоохон буруу хайрлаад байдаг гэж хэлнэ. Учир нь надад энд бүгдээрээ өөрийгөө голдог гэж гарч ирэхгүй байгаа юм л да. Мөн биеийн байдал нь таагүй болон өөрийгөө гээсэн хүмүүс бол та зөв группээ сонгоорж ирс байна. Хувь хүний буюу 2026 оны 4 сард та бүхэн ямарваа нэгэн зүйл хүлээж авах буюу хүртэхээр харагдаж байна. Ямар нэгэн хүлээж байсан зүйлс ч гэх юм уу сэтгэл тань ямартайж таатай байхаар гараас юм гаргасан юм шиг. Гэхдээ тэглээгээд таны хойнд байгаа асуудлууд чинь арилаагүй л байна. Өөрийн цээж дотор нэгэн зүйлс хоримтлагдаад байгаа бололтой бууглараад байх ч юм уу магадгүй энэ донд өөрийн хийсэн бүтээлээ голоод байдаг нэгэн байх. Тэгээд хийсэн бүтээл нь яг уу болдог боловч бусадтай харьцуулгач гэх юм уу ингээд харахаар нэг л биш өөрийнхөө бүтээлийг голдог. Тэгээд айгүй хинэггүй байхаар байна. Энэ донд сэтгэл готролд ороод дуудаж байгаа хүмүүс байгаа юу? Зарим нь өөрийн хийсэн бүтээлээ зараад мөнгө авдагч тэр нь нэг тийм таашаал гэхээсээ илүү өөрт нь илүү зовлонтой байгаа юм шиг санагдаад байх юм. Энэ зүйлээ өөрчлөхгүй бол энэ 4 сард тийм байсаар л байх юм байна шүү. 4 сард ямарваа нэгэн тусалцаа дэмжлэг орж ирнэ гэж хүлээх хэрэггүй. Өөрөө л бүх зүйлээ хийж амжуулахаар харагдаж байна. Айгүй хүний гар харсан ч гэх юм уу яг уу өөрөө хийж чадахч хүн ирээд хантай ядаж гих бодолтой хүмүүс л байна да. За та бүхэнд өгөх зөвлөмж зөвлөгөө юу вэ гэхлээр гал цогтой хүсэл тэмүүлэлтэй бай гэж хэлмээр байна. Амьдралд хийх зүйлс мундахгүй шүү дээ. Надад айгүй сонин ирч хүчгүй сул дорой хүмүүс харагдаад байх юм. Нэг тийм хагас зомбич гэх юм уу. Зарим зүйлийг хаяад сэтгэл санаагаа амраа. Агаар салхинд багч болтгой гараад толгой тархиас сэргээгээрээ. Тэгээд яаж ийж байгаад хойноосоо зуурдаад байгаа зүйлээсээ сал. Бүр салж чаддгүй юмаа гэхэд тэр хугацаанд орхиод өөртөө багч болтгой цаг гаргаарай. Бас чи хогийн сав биш шүү. Өөрт чинь төрдөг бүх мэдрэмжүүдэд залхихаас илүүтэй гаргаж байгаараа хэмээн хүсэж байна. Гэлээгээд учиргүй бүх зүйлээ гаргаад хэлэхгүй үгээр хүн хэлээд байваа. Амаараа гаргадаг юмаа гэхэд хэл бичгээр бас гаргаж болдог шүү. Надад та нарын дотор хоримтлагдж байгаа сэтгэл айгүй хэцүү санагдаж байгаа болохоор л ингэж байгаа шүү. За тэгээд энэ хүрээнд ногоон өнгийн хэсэг дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараад доор коммент хэсэг дээрээ сэтгэлдээ бичээд үлдээгээрэй. Баярлалаа.